Сайн байцгаана уу залуусаа. Өнөөдөр Викингчүүд цувралынхаа 4-р бүлгийг эхлүүлэхээр шийдлээ. Өмнөх бүлэгт Флоки Айдэлстан ламтныг алсан. Харин Рагнар маань Парис хотыг эзэлж, түүний ах Ролло Парист үлдснээр 3-р бүлэг төгссөн. Ийхүү 4-р бүлэг эхэлж байна. Аслав гүнж зөнчтөр ирж Рагнарыг үхсний дараа Катигатыг бие захирах уу гэж асуулаа. Зөнч хариуд нь хаадын үхлийг асуух болчмгүй хэрэг шүү. Гэхдээ тийм ээ, эмэгтэй хүн Катигатыг захирч байгааг би харсан. Мөн бурхан бууж ирээд биднийг ажиглаж байна гэж хариуллаа. Парис руу довтлох үедээ авсан шархнаасаа болоод Рагнарын биеийн байдал хүнд байна. Парисаас авч ирсэн алт мөнгөө иргэддээ тараах үедээ Бьорн хүмүүст хандаж Рагнар өгөж магадгүй. Гэхдээ энэ бүхэн хэний гавьяа вэ гэж асуухад бүгд Рагнар гэж ориллоо. Үргэлжлүүлэн Бьорн түүнд энэ зам мөрийг зааж биднийг Парист хүргэхэд чухал нөлөө үзүүлсэн хүн бол Айдэлстан ламтан. Тиймээс түүний аминд хүрсэн Флокийг баривчил гэж тушаалаа. Манай Бьорн шийдэмгий эр хүн болж хувирчээ. Флоки эсэргүүцэн би тэрнийг та нарын төлөө л хөнөөсөн гэд дөнгөлүүллээ. Манай хүнийг шонт хүлж хүүхэд багчууд дооглон доромжилж байна. Лагерта Калп хоёр нутагтаа буцаж ирлээ. Ард иргэдтэй хандаж Калп би их хэмжээний алт эрдэнэсээс гадна Лагертаг дагуулж ирлээ. Бид хоёр Хедибиг хамтран эргэтгэж захирна гэдгээ илэрхийллээ. Катигатад боолын 8-чин ирж баахан эмэгтэйчүүд зогсоочхоод байж байхад нь Аслав гүнж ирлээ. Парисаас авчирсан боолууд ажээ. Рагнарын 2 дахь хүү болох Үбэ ээж дээрээ ирэн аав ухаан орлоо гэж хэлэхэд тэр огтхон ч баярлсангүй. Флоки дээр эхнэр хүүхэд хоёр нь ирж хоол өгөөд Рагнарыг ухаан орсныг дуулгалаа. Тэр эхнэртэй хандаж цаадах чинь намайг хөнөөн. Тиймээс намайг ороход туслаач гэж гуйхад эхнэр нь юу ч хэлсэнгүй явлаа. Бьорн маань Парисаас газрын зураг авч иржээ. Юу болохыг нь мэдэхгүй ч энэ бол миний хувь тавилан гэж дүү Үбэдээ хэллээ. Калп дээр Айнер гэгчээр ирээд Лагертаг би хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс тэрнийг хөөж явуул гэж хэллээ. Бас нэг ийрлийн суудалд санаархагч ажээ. Рагнар хаан маань хөл дээрээ босчээ. Бүгд баярлан түүнийг тосож авсан ч эхнэр Аслав нь тийм биш байлаа. Нэгэн Аз цараатай боолыг зах дээрээс худалдаж авчээ. Флокийг баривчилсныг сонсоод Рагнар тэрнийг шийтгэх байсан бол би аль хэдийн шийтгэх байсан. Нууцыг чи задрууллаа гэд уурлалаа. Бас нэмээд тэр Роллог Парист үлдээх хэний мунхаг санаа байсан бэ гэхэд Бьорн тэр бол миний авга ах гэд ширээгээ балблаа. Омогтой байна шүү. Хариуд нь Рагнар харин миний ах. Би түүнийг чамаас илүү мэднэ гэв. Парис руу очицгоё. Манай Ролло хурмаа хийж байна. Тэрний баярлаж байгаа нь цараанаас нь илт. Гэхдээ Гесла гүнж дургүй байна. Би үхмээр байна гэд тэрүүгээр нэг уйлж дуулж байна уу. Ролло харин хизээний бэлэн болжээ. Бүх хүнийг хөөж гаргаад юугүй л гэсэн чинь сайхан амраарай гэж хэлчихэд хэвтээд өглөө. Гүнж бүр шок. Калп бодлоо өөрчилжээ. Лагертаг цөллөгт явуулах хүсэлтэй хүмүүс нь шон дээр тэмдэг үлдээ гэхэд нөгөө Айнер тэргүүтээ хідэн хүн тэмдэг үлдээв. Гэхдээ энэ нь зүгээр л занга байжээ. Гаруудыг бүгдийг нь харваж алав. Лагерта өөрөө Айнерийнхыг огтлоод хайчлаа. Ролло маань Парист аль хэдийн хийцгүүрээд эхэлчихжээ. Орчуулагч хийж өгч байсан нөгөө тэнүүлчин яваад өглөө. Харин түүнтэй хамт үлдсэн эрчүүд загалмайтантай хамт үлдэхгүй. Рагнарт үнэнч байгаагаа хэлэхэд тэр удахгүй очиж та нарын санаагч нь амраая гэд викингчүүд дээрээ явж очлоо. Бүгд түүнийг баярлан ухтаж авсан ч муу бант чинь цэргүүд дагуулад иржээ. Ах дүүсийгээ хөнөөж анд нөхдөөсөө урвлаа. Викингчүүд түүний эсрэг тэмцэлсэн ч амжилтанд хүрч чадсангүй. Энэ Роллоч засрахгүй юм да хөрх. Флоки тун хүнд байдалд байна. Бьорн Рагнар дээр ирээд явах гэж байгаагаа дуулгалаа. Тэр онгон байгальд бүх хүнээс тусдаа амьдрахаар шийджээ. Эцгийнхээ нүмерт нуугдаж нэр сүрэнд нь дарагдахаас залхсан бололтой. Эцэг нь харин энэ бол тэнэг санаа байна гэсэн ч явуулахыг зөвшөөрлөө. Рагнар Флоки дээр явж очиход чи намайг хороох гэж байна уу гэв. Рагнар хариуд нь чи надаас урвсан. Бурхнаар халахвчлах хэрэггүй. Чи Айдэлстанд татаархсандаа тэрнийг хороосон. Бурууга хүлээ гэхэд Флоки би бурхтын шаардлагаар үүнийг хийсэн. Ахаад хийсэн ч чадна. Намайг хөнөөх юм уу үгүй юу гэд хашгирахад Рагнар юу ч хэлсэнгүй. Дийлдэшгүй Бьорн маань зэрлэг байгаль руугаа явхад бэлэн болжээ. Рагнар түүнд хандаж мэдээтэй яваарай хүүмэн. Миний буруу байсныг нотлоорой гэд явууллаа. 4-р анги эхэллээ. Бьорн маань ёстой л хөр засанд цантай татлага татна гэдэг шиг 90 шир заан явсаар нэг эзгүй байшин олж авлаа. Катигатад харин Флоки оргочихжээ. Бьорныг бодвол цасгүй газраар гүйж байгаа боловч нэлээд олон хүн гизэг даран хөөх ба тэдний дунд Рагнарын 2 дахь хүү Үбэ багтжээ. Флокигийн эхнэр дээр Рагнар ирж чи түүнийг оргуулаа юу гэд хоол хүнс өгөөд буцлаа. Ээдтэй хүн чанартай хүн шүү манай Рагнар. Харин хаан Эгбертийн ордонд юу болж байгааг харцгаая. Мерсиад бослог гарчээ. Ширүүн гүнж Квинтридийг хүү Магнусынх нь хамт барьж авч хоржээ. Эгберт энэ бослогыг дарахын тулд уурлагаас цаашгүй Айла хааныг дуудаж хамтран бослогыг дарахаар болжээ. Гэсэн ч ноёд түшмлүүд нь эсэргүүцээд болдоггүй.
Мерсиа руу илгээсэн туршуулуудыг нь ч босогчд барьж аваад толгойг нь тастаад буцаажээ. Амьд үлдсэн нэг цэрэг нь Квинтрид гүнжийн хорж байгаа цайзыг олсон тул хунтайж Айдел вүлб шилэгдмэл ирсээ дагуулan Квинтридийг аврахаар замд гарлаа. Хаан Бэр хоёр бүр сүрхий болжээ. Хаан Бэрээсээ чиний чин хүсэл чинь юу вэ гэж асуухад би зураач болох байсан. Яг л Айдэлстан шиг гэж хариулсан тул хаан түүнд дүрслэг урлаг заах багш олж өгөхөөр боллоо. Флокийг хөөж буй хүмүүс явсаар өвбэ чинь бүр энэ нэхүүлүүдийг ахлаж яваа юм байна хөөе. Парис таран уруугч Ролло бүр Рагнарыг ирэх үед хийх хамгаалалтын тактик энтер боловсруулаад сүрхий байна. Отто гүнтэн харин эзэн хааныг унгах бодолтой байгаа бололтой. Энэ хүүхэн тэрнийг сумлаж хор хутглаа. Эх оронд нь зүтгэж гойж гангалаад байсан хэрнээ л Гисла гүнж мань Роллог тоодгүй чаавс. Бьорн маань харин өдөр хоногуудыг аргацаан өнгөрүүлж загас жараахай барьж яваа ажээ. Локи ч мөн ялгаагүй бараг баригдах шахсан ч усанд шумбаж нуугдав. Гэсэн ч энэ нь тусыг ис олж үүбэ бариад авлаа. Бас л гярхай хүү юм да. Флокийг Рагнар дээр авч ирэхэд агуур Ролло хэдэн жаахан хүүхдэд баригдаад бурхан чамд яагаад тусалсангүй вэ? Тэр чамаас нүрээ буруулчихаа юу? Чамаас болж би дарчлан шаналсан. Одоо чиний ээлж гэв. Флокийг бурууга хүлээхгүй байгаад нь л уурлаад байгаа юм байна л да. Гэртээ бөөн уур орж ирэхэд Аслав гүнж Рагнарт хандан Флоки ямар буруу юм хийсэн юм. Зүгээр л нэг Христийн шашинтны хороогоо бидтэй гэхэд Рагнар бие барьж дийлсэнгүй. Квинтридийн хоригдож байгаа цайз руу Айдел вүлб дайрлаа. Хаалгыг нь эвдэн ороод цэргүүдийг хятаж гарав. Ялагдаж эхэлсэн цэргүүд хатныг хороох гэсэн ч тэр эсэргүүцэн тулалдаж өөрийгөө болон хүүгээ амьд үлдээж чадлаа. Бас л үзээтэй хүүхэн байна шүү энэ Квинтрид. Бьорн маань харин зэрлэг байгальд хэдийн дасжээ. Бүр нилээн төвхнүүд авч чийлрээд л сууж байна. Харин Флокигийн охин нас баржээ. Рагнар түүнийг Хелгатай хамт оршуулж байхад Флоки шийтгэлээ амсаж тарчилж байна. Тэрнийг хүлээд толгой дээр нь ус тусаан шийтгэж байгаа юм байна. Лагерта Калп хоёр тун жаргалтай байх ба Калп бүр үр хүүхэдтэй болохыг хүсэж байна. Түүн дээр ээрлэн дур ирж Бьорн ганцаараа ойд амьдарч байна. Одоо л тэрний хөнөөх цаг гэхэд надад энийг гүйцэлдүүлэх дийлдэшгүй зөрөгтөн байгаа гэв. Бурхан минь энэ ч үнэхээр аюун өмшигтэй ир байна шүү. Ээрлэн дур энэ алуурчанд бөгжөө өгөөд Бьорныг чи заавал алах ёстой шүү гэд явууллаа. Харин энэ үед Бьорн маань ан хийхээр зангаа тавьж байлаа. Ролло харагдах байдал нь гой ганганч цуснд нь викинг шинжин байна. Гүнж түүнийг зэрлэг бүдүүлэх алуурчин гэж хараагаад нүүрлүүн дарс цацаж гэрлэлтэд цуцлуулна гэд гараад явчлаа. Манай Ролло очоо дараа алчихгүй байгаа да. Тэр Отто гүнтнээс би танаа хэлийг сурмаар байна гэхэд багш олж өгөхөөр боллоо. Флоки дээр эхнэр нь ирж туслаж буй усыг нь тосож асарч тооглож байхад Рагнар орж ирээд чи түнд үннийг хэлэх ёстой гэсэн учраас охин маань нас барсан гэдгийг хэлснээр Флоки цорхирон уйллаа. Хөрхи өрөвдмөр харагдж байна Флоки. Бьорн маань ангийн хавхаа шалгахаар ирсэн ч баригдсан ан нь сулраад цус татуулан явжээ. Цусаар нь мөрдөж явсаар баавгаатай таарлаа. Сэлэм сүх алинж байхгүй гар хоосон байдг ч өвдөө. Аз болж энэ баавгаанд сатгалан байсан юм уу яваад өглөө. Манай хүн гэлдэрсээр гэртээ буцаж ирээд цогттлоо угаатглаа. Шүн нь бүр чон шиг үлж бариад бас л давтргүй согтож байна шүү. Тасраад сэртэл нөгөө баавга ахаад л дэрэгдэн байж байв. Энэ удаад гайгүй сайн зэвсэглээд түүнийг даган очоод баруун золгооноос шахаж татаад давлаа. Баавгаг бол батирчхтгал юм байна. Жүүдэтэд багшилж байгаа хүн нь Парисаас ирсэн тул түүнээр викингчүүдийн довтлогооны талаар яриулж Айдэлстан гэдэг ламтан хамт байсан уу гэж асуулаа. Гэсэн ч Айдэлстаны талаар тоймтой сураг гарсангүй. Экберт хаан тэр амьд байгаа. Бурхны сургаалыг номлож явах учиртай гэж хэллээ. Ролло вантан хэл сурах гэд үзэж тарж байна. Багшилж байгаа хүн нь бүр аргаа барж байгаа бололтой. Ийм л балмат хүндээ. Рагнар хүүхдүүдтэй Тор бурхны түүгийг ярьж байснаа дундуур нь Харбардыг дурдж Аславгийн дургу хүргэлээ. Харбард гэдэг чинь нөгөө өмнөх бүлэгт гарсан Аславтай жанжан болоод байсан хүн шүү. Хүү вицерк нь Рагнараас та тэр Харбардтай таарч байсан уу гэхэд үгүй ээлж чинь л таарсан байж магадгүйгээд зэвүүн харлаа. Бас л хортой байна шүү. Тэгснээ өөрөө болохоор энэ Аз цараатай боолоо сонжиж хараад байгаа юм аа. Энэ хоёр ч нүр цагаандаа гарчээ. Эр нөхөр нь ам өрсөн тулалдж байгаад энэ жүүдэтийн байж байгаа цараа нэг иймэрхүү. Энэ шүн Экберт болон Рагнар хоёрт яг ижил зүйл мэдрэгдлээ. Тэдэн дээр Айдэлстан ламтан хурж ирэв. Ламтанд хүрэх гэсэн ч тэр алга болчихлоо. Өглөө нь Экберт хаан би сонин зүйл харлаа. Тэр нас барсан юм шиг байна. Би ч бас түүнд хайртай гэж тэрвэрлэлээ. Энэ үед хунтаж Айдел вүлб буцаж ирлээ. Квинтридийг хүү Магнустай дагуулan хурж ирэв. Энэ хүү чинь манай Рагнар Лотброкийн хүүхэд шүү дээ. Оройн ийм юм болоод тохлоо. Энэ хааны ордон ч ёстой юу ч болоод байгаа юм.
Рагнар сүг атхан гэрээс гараад Флоки дээр очиод түүнийг суллалаа. Айдалстаныг харснаасаа болоод ийм зүйл хий бололтой. Рагнар нөгөө Аз боолтойгоо ярилцж байна. Үхэл миний сонирхлыг татдаг. Гэвч миний үхэл намайг тойрсоор чи өөхөх өдрөө мэдмээр байна уу гэхэд манай соёлд олигтой амьдрааг бол үхлийн тухай бодох хэрэггүй гэж хариулв. Энэ боолын нэрийг Идүү гэдэг юм байна. Уурт Айла хаан Весекс төржээ. Рагнарын бутаж хүү хараад энэ хүн нэг л өдөр Мерсиягийн хаан болох юм уу? Би энэ хүүгийн эцгийг хөнөөнө гэж бурхтад нэг удаа тангаргалж байсан гэж хэллээ. Рагнар эхнэртэй хандан чи энэ Айварыг битгий бөөцөлөөд бай. Ах нартай тоглоул гэхэд эхнэр нь тэр бусад хүүхдүүдтэй адил биш. Тэр чамаас тэсөөр хизээч чамтай адил болохгүй гэж уурлалаа. Ууг нь эрэмдэг гэсэн мэдрэмжийг хүүдээ өгөхгүй байхыг л бодоод байх шиг байна л та. Флоки зөнчдөр явж очиход би чамайг удаан хүлээлээ. Жинхэнэ төрхөө надад харуул гэв. Уг нь бүх хүн зөнчийн гарыг үнсдэг бол энэ удаад зөнч Флокигийн гарыг үнслээ. Ролло гүнж хоёрын гэрэлтийг цуцлах гэж байна. Энэ улаан гувцтай нөхөр Роллог хэлийг нь ойлгохгүй гэж бодоод баахан доромжилтал "Мань Ролло, зөнөг ирмэн. Би танаа хэлийг эзэмшсэн" гэж хэлээд бүгдийг гайхшруулв. Үргэлжлүүлэн гүнжид хандан "Би тантай л адил Парисын төлөө гэх сэтгэлтэй. Гэрлэлтээ битгий цуцлуулаач" гэж төрлөх хэлээр нь асуухад гүнжийн сэтгэл хөдлөн "Чиний үнийн хүсэл юу вэ?" гэж асуулаа. Хариуд нь Ролло өөрийн ариун цагиргаа тайлж өглөө. Гайгүй харилцаа тогтоочихлоо шүү гүнжтэй. Эхнэр Аслов нь Рагнарт хандаж "Чи боолруу минь нүд унгаад байна. Би чамайг хардаж уурлахгүй" гэхэд "Чи тэгж байгаа бол" гэд идүүдээр очлоо. Түүнийг далайд аялаж байхад нь далайн дээрэмчид дайрч гэр бүлийг нь хөнөөн барьцаалж авсан гэжээ. Рагнар түүнийг дагуулan нэг байшинд очлоо. "Ганцаараа байхыг хүссэн үедээ би энд ирдэг юм. Чи хүсвэл энд ирж болно шүүгээд одоо чи боолын ажил хийхгүй л" гэж. Бьорн буцаад аян замд гарч байна. Ямар нэгэн зүйл буруу байгааг анзаарав. Гэнэт хажуунаас нь нөгөө алуурчин гарч ирлээ. Ширүүн тулалдсны эцэст урт сахалтай алуурчныг барьж хүлээд хэн явуулсныг нь асуулаа. Гэсэн ч хэлсэнгүй тул гүйцэлээ. Аслав баг хүү Айврыгаа аван Флоки дээр ирээд "Хүүг минь чи хүмүүжүүл. Яг өөр шигээ Христийн бурхныг үзен яддаг болго. Рагнар шиг биш" гэж хэллээ. Идүү Рагнарт манай нутгийн уламжлалт тан гээд нэг өвс шиг зүйл өгөв. Түүнийг нь идснийхээ дараа Рагнар элдв хачин үйлдэл хийж эхэллээ. Могоог амьдаар нь залгичж байх шиг. Манай хүнд мансууруулах бодисол өгчглөө дөө. Самарч өгч байна өө. Амьд үлдсэн Бьорн шууд л Хедибид ээж дээрээ явж очлоо. Түүнийг харсан Калп Эрлэндүр хоёр бүр мэл гайхад цэл хөхөрнөө. Бандсандаа сархад хийж өглөө. Бьорн тэдэнд хандаж "Би хоёр шалтгаантайгаар л энд ирсэн. Нэг нь ээжтэйгээ уулзах. Хоёр дахь нь Торвиг Каттегат руу дагуулж явах. Гэхэд нь Эрлэндүр энэ бол миний эхнэр гэж өрөвөлзөв. Гэсэн ч Торви Бьорнтой явахыг сонголоо. Харин хүүн Эрлэндүртэй үлдэх болоход Лагерта "Би хүүхдийг чинь харж ханд. Чи өөрийн зүрх сэтгэлээ сонгол" гэж. Весекс ирсэн Айла хаан энд болоод байгаа сонин үйл явдлыг мэддэг шиг боллоо. Охиндоо уурлаж хадам эцэгтэйгээ заваарсан ийм охин надад заяахч гэж. Эр нөхөр чинь чамайг ташуурдаж ухаан оруулаасаа гэхэд та нарын хэн ч намайг эзэмшихгүй. Би бол эрх чөлөөтэй хүн гэж амайг нь таглалаа. Ролло Гесла гүнж хоёр одоо харин уучраа олцжээ. Ганц хоромч тустай байж чадахгүй байгаа бололтой. Хүн амьтнаас санаа зовж байгаа ч юм алгуу. Уг нь эн чинь Христийн мэндэлсэн өдөр юм байна штт. Каттегатад зум болж нэгэн сүр жавхлан дээр ирж байна өө. Өөрийгөө ганган гизэгт Харалт хаан гэж танилцуулав. Жаахан намхан л болохоос яалтч байхгүй ганган юм ганган юм. Рагнарын алдар нэрийг сонсоод түүнтэй уулзахаар ирж вөн энэ ажээ. Тэднийг найрлан ярилцаж байхад гаднаас Бьорн бас Рагнар орж ирлээ. Бьорн ч харахаас л сүрдэн байна шүү. Манай хаан Рагнар ганган гизэгт дээр явж очлоо. Чи чинь хэн гээ чинь вэ гэж асуув. Хедибид Лагерта дайчдтайгаа сургуулалт хийж харин Калп Эрлэндүр хоёр хулгавч ном туршингаа ярилцж байна. Бидний явуулсан алуурчин Бьорн үгүй хийсэн юм байна гэж Калп хэлэхэд санаа зовлтгүй миний нүд чих Каттегатад байгаа гэсэн үг. Торви миний хэлснийг хийхгүй бол би хүүхдийг нь цааш нь харуулна гэж байна. Лагерта харин би давхар болсноо хэлэхэд гэргийм нь болооч гэж Калп гуйлаа. Бьорныг охиндоо чи чинь яагаад санаа тавихгүй байгаа юм? Бас энэ их хүү хоёрыг яах гэж салгав гэж Рагнар асуухад
Та ч бас ээж бит хоёрыг салгах гэж оролдож байсан шүү дээ гэж амийг нь бас таглав. Бьорн Харалт хаан дээр очиж уулзнаа. Танайд хэр их хүн хүч байгаа юм гэж асуухад 30 завь 60 гаруй дайчид. Гэхдээ удахгүй олон болно. Манай ирчүүд удахгүй ирнэ гэж ганган эзэгт Харалт хариуллаа. Рагнар тарин энэ ир таалагдахгүй л байх шигэ хялалзаад л байна. Весекст, Айла, Эгберт, Квинтрид нар Мерсиа руу довтолж хаан ширээг нь дахин авч өгөх талаар ярилцж байна. Тэдэнд нэгдсэн цэргийн хүчээр довтлохоос өөр сонголт үгүй бололтой. Хунтайж айдал вүлв Жүүдэт хоёрын харилцаа бүр хог дээр гарчээ. Нөхөр нь хаан Жүүдэт хоёрыг мэджээ. Харин Эгберт нас барсан эхнэрийнхээ мөгжийг Жүүдэтэд зүүж өг. Манай намирсан үст троллоо өөрийн мэдлийн газар нутагтаа очиж амьдрах хүсэлтэй байвч гүнж өөр бодолтой байна. Аавын хажууд чи байх хэрэгтэй. Отто хүнтэнд би итгэхгүй байна гэд нялуурлаа. Нөгөө нэг нүдэрээ ч харахгүй байсан хүн бүр хайлсан дуглах шиг болчихжээ. Өндөр дээд тушаалтантай холбоотой хэргийн талаар хэлэх гэсэн юм хаантан минь гэж түшмэл орж ирлээ. Отто гүнтэн эрх мэдэл шунаж байна. Тэр хааны дэтэм хүсэмжилж байна гэхэд хаан итгэсэнгүй. Чи юугаар нотлох юм гэхэд Оттогийн амраг бүсгүйг оруулж ирлээ. Отто гүнтний үгийг сонссон хаан чи түүнтэй илүү ойр бай. Урван дэрслэх гэвэл шууд мэдэгдэж тушаалаа. Рагнар ийдүүдээр ирж тэдний нутаг болох Хятад улсын тухай мөн хааныхын тухай яриуллаа. Тэгснээ нөгөө мансууруулагчийг нь нэхэж авч итэр. Донтчихчлээ мань хүн. Бьорн Харалт хаантай уулзсан түүн дургу байгаагаа илэрхийлэхэд бид нэг тал болж Парис руу довтлоно. Миний хүн хүч та нарт хэрэгтэй биш гэж юу? Хамтдаа Парист очиж тэр хотыг эзлэн авах өдрөө тэсэн ядан хүлээж байна гэв. Ганган эзэгт Харалт хааны цэргүүд Каттегатад хүрэлцэн ирлээ. Түүний дүү болох Хаалбтан гэгчээр цэргүүдтэйгээ ирж Рагнарттай танилцаад Парис руу дайрч тулааны гоо сайхныг мэдэрч Кристийн шашинтнуудыг алмаар байгаагаа хэллээ. Энэ хоёр бүр салхаа байжээ. Рагнар залуу байхад ялж дийлэхээс өөр хүсэлгүй байлаа. Харин одоо элдв асуудлуудаас болоод хүсэл тэмүүлэлгүй болж байна гэж хэлээд Весекст ардуудаа үлдээж алууснаас хойш их шаналж байна. Надаас өөр хэн ч энэ тухай мэдэхгүй гэж хэлж байна. Локи их танхимд орж ирлээ. Харалт хаан Хаалбтан хоёр түүнийг ширээндээ урьж суулгаад Рагнар та хоёр яагаад түнжин хагарсан юм гэж асуухад би Кристийн шашинтай нохоог нь хөнөөчихсөн юм гэж хээвч хүүлнийг хариулж байна. Аслав Локи хоёр эвгүй байна да. Манай хүн харин нэг иймэрхүү юм хийж авдаг боллоо шүү. Хүүхдүүд тоглож байтал Рагнарын баг хүү Ясгүй Айвар нэг хүүг сүгтээ давчглаа. Энийг нь харсан Флоки баярлаж л байх шиг байна. Бьорн өөрийг нь алах гээд бүтлгүүцсэн алуурчнаас авсан бөгжөө хараад сууж байтал Торви ирж энэ бөгж Эрлэн дүүрийнх гэж хэлснээр Бьорн өөрийг нь хэн алах гэж оролцсныг мэдж авлаа. Хэдибит Лагерта Калп хоёр хурмаа хийх гэж байна. Ямар үдсгэлэнтэй байгааг нь Калп хэлж энэ бол миний мөрөөдөл гээд үнсгэт нь Лагерта хутгалаад алчглаа. Яаж байгаа юм бэ? Дараа нь цугласан олон руу гарч очоод Ирл Калп нас барчглаа гэхэд бүх хүн түүний нэрийг дуудан хашгирлаа.